Яа бүхэнд тайлахад би эрэгтэй байж магадгүй. Одоо үндсэн ажил ууг нь энийг л хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ гэж хэлээд байна. Чадахгүй байгаад байгаа учраас би харин тэрийг нь одоо энийг одоо тэгэхээр эдгэр чинь бас замын нөхцөл байдал хүнд биш шүү дээ. Угаасаа ингээд тайлбар хийх юм бол тэр чинь ойлгомжтой шүү дээ. Зам дээр угаасаа машин л багтахгүй л байгаа шүү дээ. Тэгэл одоо чи ямар нэгэн аргаар багтаал гэх юм. Тэгээд тэр чинь өөр хинч байсан тэрийн замын цагтаа гэж яаж багтах. Дугаар хязгаарлалт би хийхгүй гэж яриад байгаа юм шүү дээ. Дугаар хязгаарлалт хийгээд амар тайван одоо зарим хүний уур хүрчээд ингээд зохицуулаа явуул болж байна. Гэтэл энэ чинь нэг хэсгийг хорих тухай асуудал байна. Одоо эсэргээрээ явж байгаа та зүгээр энэ яамдуудаа захуудаа хөөгөө гаргачихлаа гэдэг. Энэ чинь тэр олон мянган хүний ажил амьдралыг дахиад хотоос гаргана гэхээр тэнд хот дахиад барих уу тийм ээ. Тэгэхээр дагуул хотын хөгжлийн чинь асуудал удаан хугацаанд бодлогоор иржих асуудал байхгүй юу. Тэгээ одоо ингээд над дээр одоо нэгдүгээр игнэний асуудлыг угаасаа би зөндөө ярьж байгаа. Гол тайлбар бол хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Хяналт бол сул байна. Торгосон ч гэсэн торгуулийн нөлөөлөл бол үүсэхгүй байна. Тэгэхээр тэр торгуулаа чангатгаачтай гэж. Тэгэхээр тэр торгуулийн чангатах асуудал дээр бид зөрчлийн үеийн асуудал явж байгаа. Нэг зоригтол сайд одоо тэр торгуулийн чангатгаал одоо хяналт. Гэхдээ одоо зориг байна гэхэд та одоо таны найз одоо та асуугаар. Таны найзыг одоо ингэ шалгаад үзэх юм бол олон гэвэл боломжтой. Гэхдээ харин тийм. Гэхдээ олон хүн эргэн тойрныхноос асуултаа. Хичнээн одоо торгуулснаа та хэд өөрсдөө одоо ороод шалга. Зөндөө олон торгуулсан хүмүүс байгаа. Тэгвэл одоо эсвэл бол ямар нэгэн аргаар явуулахгүй байх олон удаагийн одоо ингээд та хэд ингээд харин бодит байдлаар энэ торгуултай машинуудыг явуулахгүй байхыг одоо боломж нь яг өнөөдрийн нөхцөлд байхгүй байгаа. Одоо шил ингэх болчиход байгаа байхгүй юу? Одоо таныг торгуултай байна гэдгийг бид нар мэдэхгүй. Яг зам дээр яаж явж байгааг ч мэдэхгүй. Тэгэхээр замдаа нэг бол төвөрчсөн байдлаар шалгаж үзэж зогсоох асуудал үүсч. Төгжрэлтэй байгаа үед бид нар зогсоо шалгах юм болцоо. Үнэхээр алга. Хоёрдугаар тэр машины жолооч яг тэрийг бариа явж байгаа гэсэн мэдэхгүй. Камераар бид хяналаа гэж бодоход бүрэн хянах ямар ч боломжгүй. Тэгэхээр одоо бидний тэр нэг RFID систем гэдэг чинь замын хөдөлгөөний ухаалаг систем гэдэг. Тэр системээр бид оны эхний улиралд багтаагаад энэ системийг ухсраад бүрэн ажилуулад дуусна. Тэр үед бол таны хэлдгээр бараг боломжтой болж таарч байгаа. Яг тэгвэл даатгалаа төлөөгүй явж байгаа машин юу байна? Торгуулаа төлөөгүй нь юу болж байна гэд. Тэгэхээр одоо эн чинь сахилах бат бий болчвол нэг арай цэгцэрх гэдэг шүү дээ. Энэ сахилах батын чинь бий болгодог юм замын хөдөлгөөний дүрм, зөрчлийн тухай хууль, торгуулийн системүүд багхгүй юу? Тэгэхээр энэ систем чинь сайн ажиллахгүй л байна гэсэн үг. Тэгэхээр энэ системийг одоо Сүхбаатараа чи одоо зөрчлийн хуулийг ажилуулдаг болгооч гэж. Би чи одоо хууль зүйн сайд биш. Гэхдээ зөрчлийн хууль дээр та анхаар. Би одоо анхаарч байна л та. Тэгэхээр нийтийн тээвэр байна. Нийтийн тээвэр хотын даргын мэдлэлт байдаг. Тэгэхээр нийтийн тээврээ та янзал гэж байна. За би тэгэхээр нийтийн тээвэр рүү орж байна. Энд чи би яам бүтэц байхгүй. Тэгээ энэ хэдийг хариуцсан яамдуудыгаа үндэсний хорон дээр цуглуулаад ингээд ажиллаж байгаа. Хүмүүс болохоор ойлгохгүй чи зөрөгтэй би ерөөсө зөрөхгүй байх юм байхгүй. Би хинээс айна гэж өнөөдөр ингэж их доромжлол шүүмжлэл бухимдал амсаж байгаа би ингээд одоо зогс тайдыг үн зогсчлоо үстэй. Тэгээд миний зөрөг hulчихад би энэ дээр зөрөг хүрч яхад нэг шийдвэр гаргахад зөрөг хүрэхгүй байгаа юм байхгүй. Болох хэрэгтэй байна. Та бол одоо энэ олон замбраагүй хүмүүсийн имийг чинь би нийлүүлээд ажиллаж штэ. Тэгэхээр замбраагүй юм нийлүүлж ажиллаж байгаа над руу одоо та нар бүх камераа тулгаад надаас л асуугаад байгаа үст. Тэгэхээр зүүн очиод тэр тээврийн цагдаагаас очиод замын хөдөлгөөний удирдлагын төв, нийтийн тээвэр бүх газруудыгаа ингээ асуух юм бол тэр хэд мөн зовлонгүй. учраас асуугаад бусдын хаалттай. Гойго харин тийм. Үүдэндээ нэг хамгаалалт гаргах. Тэгээд одоо намайг тэгээд нь шүү дээ. Би сайд болох гэж ерөөсөө би шулууг хэлж байна. Би сайд болох гэж ерөөсөө зүтгэж мүтгээд янз бүрийн санал тавиад явсан юм байхгүй. Одоо миний таньдаг зарим улсууд тэгээд байгаа. Та одоо яах гэж юм сайдгүй. Тэр чинь миний хүсэл зоригоос хамаарж байгаа асуудал биш байхгүй да. Тэгээ одоо ингээд эн чинь ямар мангар амтан байгаа ш ийм ажил руу гүйж ороод ямар ч яамгүй хариуцсан асуудал байхгүй юм руу ороод хүмүүсийн бухимдлыг болохоор одоо хүлээж авдаг. Тэр жоох ажиллаа сайжруулаад ирэхэд тэр бусад дарга нар өөрсдөө гарч ирээд ажиллаа хийж байгаа тайлбарлажтэй. Ийм дүр бол намаагүй шүү дээ. Ийм дүр болгож хувирагчсан байж шүү дээ. Одоо ингээ хүмүүс чи асуугаад. Тэгэхээр би одоо шүү дээ. Би ч гэсэн өөрөө хэлье. Энэ зам дээр байгаа дэг журмыг тогтоож чадахгүй байгаагүй шүү дээ. Цагдаагийн байгууллага, цагдаагийн ерөнхий газрын дарга болт, тээврийн газрын дарга хин манай Ганбат эдрээс асуух хэрэгтэй шүү дээ. Тээвэр гэж хүртэл байгаа шүү. Тий, би тэгэхээр харин хэлж шүү дээ. Зөрөгтэй бай, одоо зөрөгтэй гэдгээрээ тэр өчигдөр бол үндэсний хоронд хэлж шүү дээ. Одоо би бол олон нийтэд надад байгаа эрх мэдлийн өнөхөр хариуцлага шууд би тооцох субъект биш. Тэгэхээр одоо энэ нэгдүгээр игнэн дээр анхаарал тавиад тэгээд үнэхээр нэгдүгээр игнэг ингээд чөлөөлөлөө гэхэд бүх юм сайхан болчихгүй л дээ. Гэхдээ тодорхой гол хэсгүүд дээр бол бид амьсгаа авах хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд таад над руу ингээд харахад би бол илэн далангуй үннийг хэлж байгаа шүү. Богино хугацаанд та шийдэж чадах уу гэж асууж байгаа. Гэхдээ би богино хугацаанд шийдэх арга нь машины тог хурдан цөөлөх тэр нь дугаараа язгаал. За богино хугацаанд хийж чадах юм нь юу гэхээр иргэд өөрсдөө одоо ингээд оролцоод
машиныхаа тавиад ингээд боломжоор зүтгүүл энэ буурна гэж. Тэрээс ямар ч энд ид шид байхгүй. Зоригтон хүн зориг одоо хулчгаар байх тухай асуудал ярьж байгаад шийдвэр гаргахад ерөөсөө надад хулчих юм байхгүй. Гол нь энэ шийдвэрүүдийг гаргалаа гэхэд одоо шийдвэл нэг асуудал байхгүй. Нэгдүгээр энэ дээр хүн хүч сул байхад бид нар ингээ хатуу биш шахаж байгаа. Гэтэ энэ байдлаар олон хоногоор ингэж явах юм бол цагдаагийн албаагчд бухимдна. Баг цалинтай, өндөр ачаалттай явцсан хүн хүч дутуу. Тэгэхээр энэ байгаа бод байдлаа би мэдсээр үжиж одоо шийдэл юу гэдэг нэг талаас ирж байгаа шахалтыг үнслээл за одоо та нарт би зарилэг болгочлаа гэж ингэж болохгүй шүү дээ. Энд бодит бидний өнөөдрийн байгаа нүүр царай бодит байдлын. Тэгээд би хэлэхэд шүү дээ хэлж чинь. Төрийн албанд одоо нэг олон жил ажиллаж би сүүлийн 10 жилийн чинь 7 жилд нь төрийн албанд байгаагүй орж ирээд хууль шүүхийн шинжилгээний асуудал ингээ явж исэн. Тэгээ 3 сарын өмнөөс гинт одоо ингээд энэ асуудлыг хариуцсан. Тэгээ үннийг хэлээ явж байгаа. Үннээ харангуйтаа хүмүүс уурлаад ах хэрэггүй. Тэр одоо өөр танаас ирж байгаа хүн алга байна л да. Гэхдээ одоо тэгээд өөр ярьж төгжрөл бол яг ядуурлалтай адилхан шүү дээ. Одоо ядуурлыг хариуцсан сайд байхгүй шүү дээ. Авилгатай тэмцэх сайд байхгүй. Авилгыг тэмцчихэд тэгээд авилга өнөөдөр буурсан юм байхгүй. Монгол авилгаараа хойгуур байж л байна. Ядуурлын асуудал байж л байна. Гэтэл одоо өнөөдөр төгжрөлийг 20 30 жилийн үр дагаврыг Сүхбаатара 3 сар дотор чи юу ч хийхгүй, юу ч хийхгүй биш шүү дээ. Маш олон нийтийн тээврийн салбарыг жишээлбэл одоо өөрчлөлт өчигдөр би ажлын хэсэг байгуулсан байж. Нийтийн тээврийн салбарыг асуудлыг яаж хөгжүүлэх үү гэдэг дээр бол жишээлбэл одоо олон хүнтэй уулзалт хийж газар дээр нь очиж сая өнгөрсөн хугацаанд ажиллаж байна. Энд чи бүгдийг судлаад авах юм байхгүй гэдэг. Судлаад байх юм байна. Одоо та төгжрлийг бууруулах стратеги төлөвлөгөө гэж хаана байсан юм? Одоо би бодлого чиглэлийг гаргацсан. Цаг хугацааныхаа хувьд юмнуудаа гаргацсан. Одоо жишээлбэл цахим хуудасаа одоо ажилд оруулаагүй байгаа нь энэ жил жишээлбэл төсөвгүй шүү дээ. Сая энэ чинь төсөв тусахтаагүй. Эх жил бас нэг байгууллага шүү юм болохоор бас нэг наацах нэг цахим хуудасаа их төсөв мөнгөө тавиулаад явна шүү дээ. Тэгэхээр ингээ ирэхээр одоо юу болж байгаа энэ өвөл тулцсан. Одоо жишээлбэл та хэд бодолтой нийтийн тээврийг надаас суун. Замын зохицуултыг надаас суун. Сургууль цэцэрлэгийн асуудлыг одоо хүрэлцээг надаас суун. Одоо би энэ хулгай энэ газар энэ баригдж байгаа байшингуудын асуудлыг чи би эсрэг нь тэмцэж явсан хүн болохоос биш өнөөдөр намайг тэрэн дээр даапалаа зарим нь сууж байгаа нь инээдтэй байхгүй юу?